Сайн байцгаана уу? Америк болон дэлхийд дархан суурьшсан итгэлийн ахын дүүстэй зориулан 5 дугаар сарын WMC News хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Таван сарын 10-наас 18-ны хооронд Баясаа багш маань Европ дахь монгол чуулгануудад очиж үйлчлээд ирсэн. Энэ талаараа Баясаа багш бидэнтэй хуваалцлаа. Энэ удаагийн Европын сайн мэдээгийн аяалаараа дамжин бурхан ямардаа чи ажиллаж байгаагаа харсан ялангуяа эхний ээлжээр прат буугаад тэр төгс хайрын сүмдээ бас явсан чинь олон газараас бас оюутнууд хүрээд ирсэн. Тэгээ хоо багшраа хичээл заргасан. Тэр хүмүүс маань ирээд бас биднээ нөхөрлөж хамт мөргөлдөж гэлжлээ хуваалцж маш ерөөдөө цаг баярлаа. Тэр сүм чигсэн их урамтай болсон байгаа. Тэгээд дараа маргаашин бид нар Будапешт руу 7 цагийн богон сууж яваад тэнд очсон чинь тэнцээ одоо монголчууд маа бараг 10,000 хүнтэй болсон билээ. Тийм олон хүмүүст бас сайн мэдээ тарахгүй болохгүй. Үнээрээ тий бурханы хайр нэгөөсөө хэрэгдэг газар байсан хүмүүс маш их удаан цагаар ажиллаа хийгээд сохирсон тийм газар байсан. Бид нар орот богийн гэхгүйгээр цаар очих ёстой байна. Хэрэг ах дүүс нараа үнээр бурхан бидэнд боломж өгвөл 3-4 нийлж бас энэ сайн мэдээнд явъя. Манайхан нугуунгаар баг хүмүүс ямар нэг арга нугуунгард болоод нугуунгард болсон хүмүүс бурханд иймэрхүү цагаав хувааж бурханд өргөснөөрөө өнөөдөр бид нараас илүү хөндөө газар ажиллаж амьдралж сохирсон тэр ах дүүст хайр хуваалцж урам зориг өгөж босгож явах бидний үүрэг гэж бодлоо. Ямар дач өнөөдөр таран байгаа Монгол ах дүүст Вашингтон Монгол сүмийн ах дүүс нараа явъя. Яваад бурханы хайрыг дамжуулъя, үйлчлэе. Тэгээд бид нараа хамтдаа ингээ явснараа энд тэндгүүгээр тийм онсон газарт бид нар босгооч тийм ээ урам зориггүй хүмүүст урам зориг өгөж ингэж явснараа бурханы баярлуулж бурханы алдар магтаалын төлөө үйлчиж явъя гэж оролмоор байна. Баярлалаа. 5 сарын 12-нд ээж нарын баяр болж өнгөрсөн. Энэхүү баярт өдрийг Вашингтон Монгол цуглааныхан хэрхэн тэмдэглэснийг хамтдаа сонирхъя. Энэ жилийн ээж нарын баяраар Вашингтон Монгол цуглаан дээр нийт 57 ээж хамрагдсан. Аав нар болон залуус тэдгээр ээж нарт зориулан шүлэг болон дуугаар мэдчилгээ дэвшүүлсэн. Мөн цуглааны зүгээс тэдэнд бэлэг гардуулж баяр хөөр дүүрэн нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Таван сарын 17-наас 19-ны хооронд English Ministry гишүүдийн камп болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Энэ удаагийн English Ministry Camp нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрсөн байна. English Ministry-ийн дүүнер маань үйлчлэлийн багаараа эзэн дотор нөхөрлөж, эзний үгнээс суралцсан, нэг нэгнээ босгон байгуулсан сайхан цагуудыг хамтдаа өнгөрөөжээ. Таван сарын 15-нд номин маань Сиэтл дахь эзний хүсэл цуглаан руу 2 сарын хугацаатай үйлчлэхээр явсан. Та бүхэн маань үйлчлэлийн төлөө залбирлаар дэмжээсэй гэж хүсэж байна. Сайн байцгаана уу? Бүх WMC-ийн ахын дүүстэй энэ өдрийн мэндийг хүргье. Би энэ Сиэтл Вашингтон хотод ирээд аль хэдийнэ 2-7 хоног гарan болсон байна. Тэгээд эзний хүсэл цуглаан дээрээ ирээд сайн мэдээний болон сүм цуглаандаа үйлчлэл маань бүрэн эхлээд явж байгаа. Тэгээ миний араас
залбирч байгаа сүм цуглааныхаа бүх ахын дүүстэй үнэхээр их талархаж байна. Эзний маань ивэл ирэл та нарын маань дээр байх болтугай. Тэгээд эзний хүсэл цуглаан маань ерөнхийдөө айгу жижигхэн яг л нэг гэр бүл шиг айгу халуун дотн байдаг цуглаан байна. Тэгээд бүтэнсээ өдөр бид нэр ерөнхийдөө 10:30-аас цуглаанаа эхэлдэг. Тэгээд нөхөрлөөд өдөр дуустдаг. Бид нар маш олон Bible study, теологийн талаас бас зөндөө олон суралцдаг. Энд ирээд маш их шинэ юмнууд сурж байгаа. Тэгээд бас буцаад очихдаа та нартай хуваалцахдаа үнэхээр баяртай байгаа. Тэгээд бас зөндөө олон сургуулиудаар явж сайн мэдээ тарах газруудыг хайж төлөвлөж байгаа. Тэгээд та бүхэн маань бас энэ зүйлийн дагуу бидний төлөө залбирч өгөөрэй. Бидний очиж байгаа сургууль газар болон үнэхээр эзэн байж, эзэн биднийг удирдах, сайн мэдээ тарах хүмүүсийг бид нар рүү явуулахын төлөө залбирч өгөөрэй гэж танаасаа хүсэж байна. Тэгээд ирэх энэ 6 сард ерөнхийдөө бид нар зөндөө олон зүйл төлөвлөж байгаа ч гэсэндээ үнэхээр эзний хүсэл тэн дээр байж, үнэхээр эзний хүслийн дагуу удирдамжтойгоор бид нар үнэхээр алхахыг хүсэж байгаа. Тийм учраас та нар маань бас тэр зүйлийн талаар залбирч өгөөрэй. Тэгээд ирэх өдрүүдэд бас та бүхэндээ залбирлын сэдвүүдэд хуваалцж байх болно. Тэгээд үнэхээр та нартай хайртай шүү. 5 сарын 24-өөс 26-ны хооронд зуны камп төлөвшил өөд гэсэн өрөөндөө эзний ивэлээр гайхалтай сайхан болж өнгөрлөө. 미디어들은 틈스치게 스위트 포테토 일로 함하고 있네. 하나님께서 Энэ удаад Нью-Йорк цуглаанаас мегмар ахлагчаар удирдуулсан 6 хүн ирж оролцсон ба Пенсильваниагаас маргадын гэр бүл дөрвөлөө ирж оролцлоо. Энэ удаагийн онцлог зүйл гэвэл Гватемал улсаас Ким Сандон Missionary Pastor зочин номлогчоор өргөдөн ирж 4 удаагийн гайхалтай номлолыг бидэнд хуваалцсан. Мөн нийт 6 багт хуваагдсан хамтдаа өглөө болгон чимээгүй цаг хийж бас буйхай тэмцээнүүдэд багаараа оролцож хоорондоо илүү дотн танилцсан дурсамжтай сайхан цагууд өнгөрлөө. Багууд маань өнгийн подвалхтай байснараа кампийн уур амьсгалыг илүү гоё бүрэлдүүлж өгсөн билээ. Баг тус бүр өөрсдийнхөө нэрний дагуу лого хийсэн ба шилдэг логогоор хайр баг шалгарсан билээ. Энэ жилийн Библийн ааха тэмцээнд 60 орчим итгэгч оролцсон бөгөөд маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Цуглааны маань итгэгчдийн Библийн мэдлэг улам өссөн байгааг асуултуудад хэрхэн хариулж буйгаас харахад анзаарэгдсэн. Мэдээж тэмцээн уралдаанд ялагч байдаг ёсоор 1-р байранд Няма эгч маань орж авраг болж шилжин явах цомыг эзэн болсон. 2-р байранд Ууган баяр, 3-р байранд Гана, 4-р байранд залуусын ахлагч Багя маань орлоо. Хүүхдүүд ба өсвөрийн цуглааныхаа тавиулаа ирсэн ба 150 том хүн ирж нийт 200 хүн хамрагдсан кемп болсон юм. цуглааныг үр дүнхүүд ингээд 워싱턴 몽골 출항ging 조니 캠프들이 일승도 어리부터 멋이 바이럴라 비 넘너링 토트 일승 배가 무르틀로 워싱턴 몽골 출항ging 이티그 치나링에 할롱세 티게리 하르치 바야트 비 올름 이기오미 서로치 이를 아바우 차익 벌슨 단 다달랬지 바이나 ялангуяа 보란 오기 그 숨칠령 사이언스 온스치 멍 잘 필지 바이트 할롱세 티게리를 잘 필지 가지고 하라트 멍 숨초랑 이티게 치나만 멍시 잘로 호모시 베가 보고트 예슈가 시계 가난 노타그때 어찌승 허리또가르 우잉이 호모스나르 시계 몽골 초라나 남쫄랑 운이 하르승 베가 이 몽골 초라나 남쫄랑 보라니 항토승의 가열대 주일리급 비볼은 니팅 아메리카바 엔데리다야르 인수마 남쫄랑 이럴 리고 오르스가 나겠지 이티게지 나했다지 바이나 타나때 바이럴라 бид нэр Нью-Йоркоос зургуулаа ирсэн.
Тэгээ үндсэндээ энэ зуны Вашингтон Монгол цуглааны зуны кемпт 5 дахь удаага бараг оролцож байна би. Тэгээ сая шинэ хүүхдүүдтэй дөнгөж эзнийг таньж мдээгүй сүм чуулганд хамрагдж байгаа бидний бас дахин залуу үе болсон 19 настай тийм ээ хор гарч байгаа тийм хүүхдүүдтэй ирлээ. Тэгээд бас энд бас эзнийг таньж мэдэх зорилгоор бас итгэлийн ахын дүүс мань хэрхэн эзэн дотор тийм ээ ээлтэй ерөөлтөөр ажиллаж амьдарч алах тийм ээ гэдгийг бид нар бол харж суралцах гэж дээрээс нь бас бид нар мэдээж Бурхныг ирж хааж бас энд номлож байгаа номлолоор болон энд явж байгаа семинаруудаар дамжуулан бид нар бас өөрийнхөө амьдралд үгээд тийм ээ бас бидний сүнсний амьдралд хэрхэн бас Бурхны үгээр ажиллаж амьдрдаг вэ тэр талаараа бас бид нар суралцах гэж бас зүрх сэтгэлээ чиглүүлээд ирсэн байгаа. Тэгээд мэдээж сүнсээрээ өсөх итгэл дотроо бас хүчийг авах те бид нар ч бас итгэлийн амьдралаас үргэлж тийм баяр хөөртэй яваад ах уюуд байна бас байхгүй юуч байна. Тэр үед бид нар бас эзнээс гуйж те тэр хүчийг авах нь бас чухал юм байна гэд тэгээд ер нь камп дээр ахын дүүстэй хамт нөхөрлөөд бас эзний үгэн дотор бас өсөе гэсэн тийм л одоо зорилготой ирсэн те. Өчигдрийн Ким пастрын номлоос бол аюул олон зүйлийг ойлгосон. Хичнээн бид нар зөндөө сонсоод мэддэг ч гэсэн яг ингээд дахин үнэхээр гайхамшигтайгаар сануулж өгсөн. Дахин одоо Бурхан намайг үнэхээр гимшил дуудсан байгаа. Би дахин одоо эзний өмнө ирэх ёстой. Тэгээ дахин үнэхээр гимшиж, зүрхээ цэвэрлэж, үнэхээр Есүс Христ бидний төлөө загалмай дээр цовлогдсон шинэ амийг өгсөн учраас бид нар шинэ амьдралаар амьдрах ёстой гэдгийг маш сайн дахин ингэж зүрх сэтгэлтэй гүн суулгаж ойлгож авсан. За ивэл нэгүсэл багийн гишүүний баяр байна. За тэгээ кемп маш гоё болж байна. Тэгээд эзэн дотор нөхөрлсөн, суралцсан сайхан цагуудыг өнгөрөөж байна. За тэгээ анхаа тэмцээнд төрүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд сэтгэл өндөр байна. Тэгээд төрүүлнэ гэж юусоо бодсонгүй. За тэгээд зохион байгуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Hi guys, welcome to Washington Mongolian Church's 2024 Family Retreat, and this is James here from our English ministry, and I just wanted to say this English ministry, at least from our side, this family retreat has been really helpful, really good, and God has been really good. Yesterday маань Бурхны ивэл ерөөлөл бол маш их авлаа гэж би бодож байна. Хувьдаа өөрөө дотроо өөртөө дүгнэлт хийсэн. Тэгээ ингээд номлол дээр за тэгээ бууха тэмцээн за тэгээ олон тэмцээнүүдээс хүртэл би ингээд Библийн анхаараас хүртэл би өөрөө ингээд суралцаж тэндээсээ өөрөө маш их ивэл авсан. Тэгээд маш их баяртай байгаа юмарчсан. Тийм. За ерөнхийдөө бол хэд хэдэн тогтолбороо гаргаад бол хэд хэдэн тогтолборын дагуу явсан тийм ээ. Тийм. Тэгээд эхлээд ерөнхийдөө бол Библийн талаар одоо нөгөө чимээгүй ярьслаг төмөр болсон шүү дээ. Удаа ярилцаад тэгээ ерөөдөө дотор нь илүү задлаад ч юм уу те. Тэгээд илүү одоо ингээд ойлголт сайн ерөөдөө бол авч чадсан гэж харж байгаа. За тэгээд дараагаар нь бол мэдээж одоо хэд хэдэн юуны дараа бол мэдээж хамгийн сонирхолтой нь бол бөөхөө тэмцээн бол байсан те. За бөөхөө тэмцээнд бол 6 баг оролцоод 5 баг оролцоод тэгээд ерөөдөө бол авахалсан ба тэгээд дээрээс нь мөн Библийн одоо Бурхны мэдлэг гэх мэтлэн бүх зүйлсүүдийг бол шалгасан тиймэрхүү тэмцээн болсон гэж харж байгаа. Вашингтон Монгол сүм чуулганыхан 100 болгон зуны кампт явдаг. Тэгээд энэ зуны кампууд бол ер нь өвлийн камп ч гэсэн бид нар ингээд чимээгүй цаг хийдэг. Тэгээд өглөө болгон хичнээн ингээд орой унтсан ч гэсэн өглөө нойрмогч гэсэн босоод чимээгүй цагаа хийдэг нь үнэхээр гайхалтай. Тэгээд тэр цаг бол үнэхээр биднэрт үн цэнтэй цагууд байдаг. Одоо 6 дугаар сард болох хөтөлбөрүүдийг танилцуулъя. 6 сарын 12-наас 15-ны хооронд Сиэтл хотод Хойд Америк дахь итгэгчдийн нэгдсэн конференц болно. 6 сарын 16-нд Аав нарын баяр болно. 6 сарын 18-нд Агима маань Лос Анжелес хот дахь шинжлэл Монгол цуглаанд 2 сарын хугацаатай илгээлтээр очиж
Үйлчлээд мөн цаашаа Денвер хот дахь Мараната Монгол цуглаан руу 1 сарын хугацаагаар очиж үйлчлэх тул та бүхэн маань залбирлаар дэмжээсэй гэж хүсэж байна. 6 сарын 24-өөс 7 сарын 4 хүртэл үнний мэдлэг Библийн сургууль 14 хоногийн хичээлтэй учир та бүхэн залбирлаар дэмжиж өгөөрэй. Энэ удаагийн хөтөлбөр маань энд хүрээд өндөрлөж байна. Ирэх сард олон сайхан мэдээтэй иргэн уулзтлаа. Түр баяртай.